үнэмлэхийг уншиж сонирдуулъя. Жадан Бовгтой Батбаяр танай гэр бүлд мал аж ахуйн салбарт өр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж аймгийн засаг даргын 2026 оны А дороб 42 дугаар захирамжаар аймгийн авраг малчин өргөөр шалгаруулж үнэмлэх олгов. Хүсгэл аймгийн засаг дарга Төмөр Баатар гэсэн байна. За мөн үнэмлэхийг дагалдаж бас батламж ирсэн байна. Батламжийг та бүхэнд бас уншиж танилцуулъя. Жаргалан цомын малчин Батбаяр танаа 17 дугаар зууны Элдв Эрдэнэ тэмээх могойжилт буянт мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг хадгалж малч ухаан ажлын арга туршлагаараа малчин дүмнээ үлгэрлэн манлайлж аймгийн авраг малчин өрхийн болцол хангасан тул батламж олгов. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д Бүрөвдөрч Хүсгэл аймгийн засаг дарга Ил Төмөр Баатар 2026 оны 2 сарын 10-ны өдөр гэсэн батламж үнэмлэхийг бас ах эгч өөртөө гардуулж өгье. За батламж үнэмлэхийг дагаж авраг малчны тууз, авраг малчны тэмдэг бас эгч өөрт маань ирж байна. Тэгээд эрүүл сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За. Аймгийн хошоо авраг малчин, улсын авраг малчин болохын үлдээтэй өрөөлийг бас танд дэвшүүлж байна. За, аймгийн авраг малчин твнэр натгалхууцыг за энэ твн байгаа. За би тойруулаад ирэх. Үлзий авах юм аа. За. Металлууд өгдөг. Зөндөө доогоор тохоо. За, ганц биш юм. эрүүл сайхан ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Аймгийн авраг сайлчин, аймгийн улсын авраг сайлчин болоорой. За баярлалаа. Өнөөдөр бас аймгийн авраг малчныг дагалдуулж бид бас ийм авраг малчин 2026 гэсэн хөлмийг бас бэлтгэсэн юм аа. Бид бас яг энэ аймгийн авраг малчныг болцол зэргийг ярьж засаг даргын зөвлөлийн урал дээр ярьж байхдаа малчин хүн гэдэг бол бас зөвхөн одоо энэ эдийн засгийн эргэлт гэдэг утгаар нь бид бас харах шаардлагагүй. Түүний дээр давхар бид бас юуг маш сайн онцлогойлж харж үзэх ёстой вэ гэхээр малчин хүн гэдэг өнөөдөр Монгол улсын тусгаар Монгол улсын одоо үнд баялаг болсон энэ мас үргийг хариулж чадгүйч өв соёлоо хадгалж явж байгаа. Тэгэхээр өв соёлоо тээгч гэдэг зүйлээр бид бас харах ёстой гэж засаг даргын зөвлөлийн урал дээр ярьж байсан. Тэгээд ганган сайхан эмээл төхөрж аваарай гэдэг хөлмийг танайг хэлж байна. За аймгийн засаг дарга болон хорлын дарга удирдлагуу та сум орон нутгийн удирдлагуу та өгдөөх баярлалаа. Сар шинийн босгонд нэр хүндтэй сайхан шагналд авч өгсөнд нь маш их баярлж байна. Битэйч одоо ер нь 1990 онд бол хардаа аж ахуйтан болоод хөдөө гараад явахдаа энэ динамитр авраг улсын авраг энэ их чухал хоёроос бол 25 охин төлөг аваад тэрнийг 1000 гартал өсгсөн л болсод байгаа юм да. Тэгжээ малчин болсон. Энэ хоёрынхаа хүчиндэл битээр малчин болсон гэж ярьдаг. Энэ хоёрын ивэл дор энэ хоёрынхаа сайхан буйныг өдөө хүртэл даад тээж яваасууд доо. За нутгийн зан олондоо сар шинийн босгон дээр Сум аймгийн удирдлагуу та бүдтэй маш их баярлж энэ гоё нэрүнтэй шаналгасан ах дүү нэр минь цуглаж ирсэн та бүдтэй ч гэсэн их баярлалаа. За баярлалаа.